Цагаан сарын баярын өдрүүдэд ихийдсэн одоо турн жингээ хасна гэсэн хүмүүс сошиалор элдв төрлийн тураах кофе гүйлгэж тулгадаг цай асууж сургалсаар байна. Мөн богино хугацаанд хурдан жин хаях дэглэм хооллолт асууж нэг нэгэндээ мэрэгжлийн бос зөвлөгөө өгсөр байна. За үүнийг эмчнэр болон фитнесийн мэрэгжлийн багш нар шүүмжилж байна. Учир нь огцом хоолоо хасах, гэнт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, саунд удаан суух, гүйлгдэг цай элдв төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндийн эрсдэлд оруулж байгаа нэг хэлбэр. Харин үүний оронд биедээ баг агаар дасгал хөдөлгөөн хийх, мэрэгжлийн багш хоол зүйчэд хандах хэрэгтэй юм а. Хит их жинд ач холбогдол өгөх биш, аажимдаа эрүүл зөв дадал хөвшлийг бий болгож зөв тэнцвэртэй хооллох нь зүйтэй юм. 3-4 хил нэмсээгэл огцом шууд нүүрсээ хасаал. Нүүрсээс ингээл учиргүй гурил будаа хасаал. Гурил будаа хасаал, нүүрсээ хасаал, өөгцөө хасаал. Учиргүй нэг өдрийн 2-3 бэлтгэл хийдэг ч юм те. Эсвэл айгүй их ачаалтай бэлтгэл хийгээл 2 цаг 3 цаг гүйлтэн замдаар алхах ч юм уу те. Өөрсдөө огцом ядраадаг. Энэ үл нэг бодлоо эрүүл мэнд талаас асар их хор нөлөөтэй байхгүй. Хоолбол ямар шинж тэмдэглэлгүй гинтгэн хоол. Одоо хоол хасангууд нэгдүгээр дотор могоо оргин, толгой оргин те. Одоо дацгалынхаа ачаалыг дааж чадахгүй ч юм уу те. Тэгээ ажлын бүтээмж мууд нь таслаа игээ гардаг, очиад ажил дээр очиод толгой нөвддөг, даралтан нэгсдэг, ундаг ч юм уу те. Ийм шинждэг ерөнхийдөө бол илэрдэг. Жингээ хасъя гэж бодож байгаа бол гой зөв системтэй хоолндоо орно л гэсэн үг шүү дээ. Огт гурил будаагаа хасахгүй те. Тодорхой хэмжээний авах ёстой юмнуудаа аваад юм гэсэн үг байхгүй. Одоо манайхан ч нөгөө нэг юм идэхгүй байж байгаа гинтгэн үдээс хойш орой ч юм уу те өсөөл хүнд хоол идэх хөө тэгэхээр гурил будаа те. Гурилын төрлийн бүтээгдэхүүн идэх гэсэн. Мэдээж Монгол хүн босон махаа идэх, гурилаа идэх. Тэрийг хизээ идэх вэ гэдэг нь хамгийн чухал байхгүй. Мэдээж өглөөнийхөө цайн дээр өдрийнхөө цайн дээр тийм хөвцүүлээ орлуулж байгаа юм бол тухайн дээр нэг ходоод дээр хачаад ирэхгүй шүү дээ. Нэрээдээ ч хүмүүс чинь өлсөж явж байгаа бол оройн цагаар маш хүнд хоол идэг. Тэр нь ходоодонд нь шингэж чадахгүй байсаар байгаа л нэг ходоод өвдөх, ерөнхийдөө бие өвдөх, жин нэмэх голчлох гэж ерөөс тэр шүү дээ. Тэгэхээр сахарын хэрэглэх хэрэгтэй.